Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил энэ удаагийн бичлэг болохоор 10분 만에 нэвтрүүлгийн талаар бүндэ ярилцах болно. Хэрвээ санаж байвал би нийгмийн харамжийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан байгаа. Тийм учраас яг иймэрхүү нэвтрүүлгүүдийг үзээд яг миний мэрэгжилтэй холбоотой юмнууд гараад ирэхээр би ингээд ялцчихгүй нэг юм өөрийнхөө үзэл бодлыг хэлмээр та нарын үзэл бодлыг бас сонсомоор байдаг байхгүй юу? Нэвтрүүлгийн нэр бол Гудан Омба буюу Гудан гэдэг нь болохоор ахлах гэсэн үг. Гудан гэсэн буюу ахлах ангийн сурагч нар, Омба буюу 엄마, Апа, аав ээж. Ахлах ангийн сурагч нар өсвөр насны дээр аав ээж болоод яг яаж амьдарч байна вэ? Ер нь яаж байгаа вэ гэдэг талаар сурвалжилдаг юм нэвтрүүлэг байгаа. За энэ нэвтрүүлэгт нэгэн хос орсон. Нэрийг хэлэхгүй өөр зуушууд эрэгтэй эмэгтэй гэдээ хэлээд явчихъя. Эрэгтэй нь 29 настай, эмэгтэй нь 19 настайдаа энэ хоёр маань анх уулзаж танилцаж нэг гэрт орж байжээ. Тэгэхээр яг ахлах сургуультай байхдаа нөхөртөөгөө танилцж ирсэн гэсэн үг. Нөхрөөсөө 10 дүү энэ хоёрын ер нь хоорондох насны зураг бол 10 насны зурагтай байгаа. Эрэгтэй талын шинжийг дурдаад, эмэгтэй талын шинжийг дурдаад явъя. Эрэгтэй болохоор анх 교회 선생님 буюу 교회 гэдэг нь болохоор сүмийг хэлж байгаа. 선생님 гэхээр багш гэсэн үг. Тэгэхээр 교회 선생님 буюу миний ойлгож байгаагаар бол пастор байсан юм шиг байгаа юм. Тийм үедээ танилцчихсан. Тэгээд анх бол 120 кг байсан байгаа эрэгтэй нь. Тэгээд ажил ер нь хийдэг. Танилцаад ер нь дэйт хийгээд ингээ явж байхдаа их нэртэй нэлээд халамжтай. Тэгээд ихнэр нь айгүй идүүтэй гэж нөхрийгөө ер нь тодорхойлдог. Эхнэрийн зүгээс ярих юм бол эхнэр ер нь нэлээд халамжтай, нөхөртөө хайртай, айгүй сайн гэрийн эзэгтэй байгаад байгаа байхгүй юу? Асуудал энэ хоёрт юунд байна вэ гэсэн чинь солонгос хүмүүсийн тэр ойлголт майндсетийн хувьд болохоор 19 настай охин 29 настай 10 насны зүрхтэй хүнтэй суугаад бүлтэн 6 хүүхэдтэй болно гэдэг бол энэ бүр ангааж байгаа байхгүй юу? Тэр нэвтрүүлэгт орж байгаа хүмүүс бүр дахиад хүүхэд байгаа мó бүр 6 хүүхэдтэй юм уу гэх бүр ингээ бүх шоконд ордог заяа. Тэгсэн ч гэсэн ихнэр ерөөсөө түүцдэггүй. Яагаад гэвэл ихнэр нь ингээд айлын ганц тэгээд ганцаархнаа ингэж өссөн учраас олуулаа ингээд олон хүүхэдтэй болох айгүй дуртай гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөхрөөгөө ер нь айгүй игдүүтэй нөхөр маань түнхээр халамжтай болоод идгаа гэднийхээ амьдралд гомдлоод байдаггүй эмэгтэй шиг санагдсан даа. Тэгээд нэвтрүүлгийн хүмүүс бол юу ээж ч одоо ямар ч усааны үеийн эмэгтэй биш үү. Бүр ёо гэж бүр ингэж шүтж байгаа. Нэвтрүүлгийн хүмүүс шүт асууж байгаа. Яг үнэндээ чи яагаад ингэж нөхөртөөгөө суусан. Нөхөр чинь ийм тарган ийм байхад чи яг юунд нь олж ингэ суусан юм бэ гэж байгаа байхгүй юу. Нөхөр ч гэсэн өөрөө мэдчихлээ. Хүмүүс ингэж харчаад манай ихнэрээс ингэж яагаад нөхөртөөгөө суусан, яг нөхрийнхөө юунд олж суусан гэд ингэж асуудаг. Тэгсэн ч гэсэн бит хоёр ингэ би биэнд үнэхээр хайртай болдгоо гэдэг ч байгаа. Ихнэр ч гэсэн тийм ээ би ингэ нөхөртэй хайртай, манай нөхөр үнэхээр игдүүтэй, манай нөхөр ингэ надад айгуусын халамжтай. Ингэ ер нь бол ингэ нөхрийнхөө ингэ айгуу тийм гой шинжүүдийг ингэ дурдаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хэдий ингээд би ахлах ангидаа байж байхдаа нөхөртөөгөө танилцаад бит хоёр насны зөрүүтэй олон хүүхэдтэй болсон ч гэсэн би амьдралдаа ингээд хайртай гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ би ямар гоё юм те нөхөр ингээд сайхан авч явж байгаа юм байна. Эхнэрийгээ ингээд үнэхээр сайхан халамжилт юм байна гэл энэ бичлэгийг би үзээд ингээд өнгөрөөч байгаа заяа. Тэгсэн чинь нэг юм салалтын бас өөр нэвтрүүлэг байдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хоёр ч гараад ирвэл яах вэ? Би бүр шокнд орсон за. Хүшийн амар гоё болоод энэ бүтээд энэ гэсэн гэр бүл чинь яагаад гэв гэнт юм салалтын нэвтрүүлэгт ороод ирв гэ гайхсан чинь тэр ахлах сургуулийн аав ээж гэдэг нэвтрүүлэгт ороод 2 жилийн дараа тэр нэвтрүүлэгт орсон байгаа байхгүй юу. 19 настайдаа тэр охин чинь бүртөөгөө танилцчихсан шүү дээ. Нэвтрүүлэгт орохдоо болохоор 29 настай болсон. Нөхөр нь 39 настай буюу 10 жилийн дараа ингэж тэр нэвтрүүлэгт орсон байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 2 жилийн дараа буюу бүртөөгөө суугаад 12 жилийн дараа салалтын нэвтрүүлэгт орсон байгаа. Тэр нэвтрүүлэгт ороод жилийн дараа ажилласаа гарсан. Тэгээд бүр жинэн 160 кг болчихсон. Тэгэртээ ингэ зүгээр л сууж идэг. Тэгээ 2 жилийн дараа гэсэн чинь эхнэр нь дахиад нэмээд 2 хүүхэдтэй болцоо. Одоо ингэ 7 хүүхэдтэй заяа. 6 хүүхэдтэй 7 дахь хүүхэд нь гидсэнд байгаа. Гэт одоо юу үдгүү төрөх гэж байгаа. Тэгээд төрөх гэж байгаа жирэмсэн байгаа мөртлөөсөө нөхрөөсөө би одоо салмаар байна гэж энэ нэвтрүүлэгт орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь асуудал нь юунд гарч ирсэн гэсэн чинь нөхөр ажил хийхгүй болоод ирсэн чинь мэдээж хэрэг хүүхдүүдийг хинт ижээх вэ? Эхнэр жирэмсэн байгаад идэг. Эхнэрийн идэж уух, өмсөх зүгээс ахуулаад яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Гэтэл нөхөр ерөөсөө бүр ингэ гарч цагийн ажилч олж хийхгүй байгаа байхгүй юу. Тэгээ ерөөсөө гэртээ ч туслахгүй, хүүхдүүдээ ч харахгүй, ингээ өдөржингөө гэртээ ингээл сууждаг. Яг гэрийнхээ голд. Тэгээд шинэ байранд нүүж ирээд 1 сар болж иж ачаа бараагаа ч гэсэн цэгцэлэхгүй байгаа байхгүй. Тэгээд хин энэ гэрт хамгийн их үүрэг хариуцлагыг хүлээж байна гэхлээрээ 11 настай том охин нь. Амар өрөвдөлтэй. Ерөөсөө л яг хоёр дахь ээж байгаа байхгүй юу. Дүүгээ хардаг, дүүнрээ саатуулдаг. Тэгээ энэ дээр маш олон асуудлууд гарч ирж байгаа. Нөхрийн асуудлаас ярих юм бол гэрлээд 12 жилийн дараа нөхцөл байдал 180 ирсэн. Ажил хийхгүй 1 жил болсон.
160 кг-тай болсон гэртээ хөвтөх, унтах, идэхээс өөр юм хийхгүй байгаа. Ямар ч төлөвлөлт байхгүйгээр 7 хүүхэдтэй болсон. Тэгээ энэ хоёр ингээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт очдог байхгүй юу? Тэгээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиод эхнэрт зөвлөгөө өгж байгаа эмч. За олон хүүхэд гаргах юм бол Солонгос улсад тэр эмэгтэйг эх оронч хүн гэж үздэг. Гэхдээ эмэгтэй хүнийхээ талаас бодоод үзэх юм бол эрүүл мэндийнхаа талаас ингээд бодоод үзэх юм бол таны биед маш муу. Та ингээд харах юм бол 2013 онд эхний хүүхдээ гаргасан, 2014 онд хоёр дахь хүүхдээ гаргасан, 2018 онд 3 дахь хүүхдээ гаргасан, 21 онд 4 дахь хүүхдээ гаргасан, 22 онд 5 дахь хүүхдээ гаргасан, 23 онд 6 дахь хүүхдээ гаргасан, одоо 25 онд 7 дахь хүүхдээ ингээд тээцэн байна. Тэгэхээр энэ эмэгтэй 20-с 30 нас буюу ингээд 20 нас нь 10 жил нөгөө сайхан 20 нас зүгээр л гэртээ өнгөрсөн байгаа байхгүй юу? Маш харамсалтай. 12 жилийн 6 жилд нь хүн жирэмсэн байсан байгаа байхгүй юу? Хамгийн том асуудал эхнэр хүсээгүй байхад нөхөр шууд дураараа скиншип хийдэг. Скиншип буюу эхнэр хүсээгүй байхад эхнэрт дураараа хүрдэг. Ерөөсөө эхнэр үнсхийг хүсэхгүй байхад, үнсэлцгийг хүсэхгүй байхад нөхөр хүчээр үнсмээр байна, үнсэлцмээр байна. Өнөөдөр хоёулаа ингээм хамт унтчихъя л да гэх нэг иймэрхүү юмнууд ингэж ярьдаг. Тэгээ энэ нь бүр ингээд эхнэрт сүултээ амар дарамттай болоод энэ нэвтрүүлэгт бүр нөхрөөсөө чи ингээд эр эмийн харилцаанд орох гэж л ерөөсөө надтай суус юм уу гэж асуудаг. Гэтэ азар тэр нь үнэн худлыг тестээр үзэхэд үгүй гэж гарч ирсэн. Тэгсэн чинь дахиад дараагийн асуудал юу гарч ирсэн бэ гэхлээр хүүхдүүддээ идэх юм авч өгөхөөс цааргалдаг. Яг үүндээ энэ хоёр хоёулаа ажил хийхгүй байгаа. Хиний мөнгөөр амьдарч байгаа гэхээр улсаас адам судан буюу хүүхдийн нөгөө тэтгэмжийн мөнгө. Одоо манай монголоор хүүхдийн мөнгө гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл тэр тэтгэмжийн мөнгөөр тэр хүүхдүүдэд өөрсдөд нь хэрэгтэй ямиг авч өгөх ёстой байтал хүүхдүүддээ туртай хоолыг нь авч өгөхөөс цааргалдаг. Тэгэд энийг эхнэр нь нөхрөөсөө ингээд тэр үнэн худлын тестээр асууж байгаа байхгүй юу? Чи хүүхдүүддээ ингээд хоол авч өгөхөөс цааргалдаггүй. Хоол авч өгөх мөнгө одоо хайран гэж боддгоо гэсэн чинь үгүй гэж хариулж байгаа байхгүй юу? Тэр үгүй гэдэг хариулт нь худлаа байсан. Эмчдэр очиод ярихад төлөвлөж хүүхдтэй болсон уу гэсэн чинь нөхрийн хариулт юу гэсэн гэж төлөвлөж хүүхдтэй болсон тохиолдол нэгч байхгүй. Яг үнэндээ эхний 5 хүүхдэл 5-6 хүүхэд айгүй амархан олдсон. Бараг 10 минут ч хүрээгүй гэж байгаа байхгүй. Тэсэн чи бүр эмчийн царай бүр амар сонирн болсон. За би хүртэл үзээд ингэж хэлэх шаардлагатай юу? Ямар сонин үгийн сонголт вэ гэж бодсон. За тэгээд хамгийн сүүлд нөхөр талхлаарэ төрөлтийн одоо тэр өвдөлтийг мэдрүүлсэн. Тэгээд нөхөр бол яг үндэ үхжилээ бүр ямар хэцүү юм бэ гэл. Та яг үндэ одоо ингээд салъя гэх юм бол хүүхдийг асран хамгаалах эрхийг яамаар байна гэсэн чинь эмэгтэй шууд хүүхдийнхаа бүх асран хамгаалах эрхийг нөхөртөө өгч гин гэж хэлж байгаа байхгүй. Гэхдээ эхнэр ингэж хариулахаас өмнө нөхрөөс эхлээд асуусан. Тэгсэн чинь нөхөр манай гэр бүлийн хүн юу гэж хүснэ? Би яг тэрнийхэн дагуу хийнэ л гэж хэлсэн. Тэгсэн чинь эмэгтэй шууд энэ эмэгтэй болохоор бүх эрхийг нөхөртөө өгнө. Би өөрөө хүүхдийнхаа тэтгэмжийн мөнгийг ингээд сар болгон хүүхдүүдтэй өгөөд ээж чаднаа. Гэсэн чинь шууд ингээл нөхөр гачин болж эхэлж байгаа байхгүй. Яг ийм хариулт ихтэй нөхөр хүлээгээгүй юм шиг байгаа. Яг нэг юм бодоочгүй байгаа юм шиг байгаа. Тэгсэн чинь шууд энэ эмэгтэй ингээ хэлсэн. Бүгд балмагдаж эхлээл тэр нэвтрүүлэгт байгаа хүмүүс хүртэл ингээл гайгаал. Нэрээ юу та итгэлтэй байна уу гэл. Тэгсэн чинь та тэгвэл одоо гидсэн байгаа хүүхдийг яах вэ гэсэн чинь төрснийхэн дараа шууд нөхөртөө өгнө. Тэгсэн чинь яг нэвтрүүлгийн зүгээс хэрвээ нөхөр ингээд хүүхдүүдээ өсгөнөө, нөхөр ингээд 7 хүүхдэд долоолын авна гэх юм бол тэнд маш том хилмигдэж байгаа, маш том хохирол хамсаж байгаа хүн бол ерөөсөө тэр 11 настай охин. Тэр охин гэртээ ээжийн үргийг хүлээж үлдэх учраас энийг та хоёр маш сайн бодох хэрэгтэй гэж байгаа. Тэгэд эцсийн байдлаар асуухад та яг үнэхээр нөхрөөсөө салмаар байна уу гэсэн чинь эхнэр нөхөртөө болцол тавьсан. Тэгэд энэ болцлуудыг ингээ хангана гэх юм бол би нөхрөөсөө салахгүй гэж байгаа. Тэгээд нөхөр мэдээж яриг энэ болцлуудыг хүлээж авсан байгаа. Болцлуудаас нь дурдах юм бол маргаашнаас эхлээд ямар ч хамаагүй цагийн ажил олдсон цагийн илүү хийж авах хэрэгтэй. Дор хаяж 120 кг-тай болох хэрэгтэй, жингээ асах хэрэгтэй. Хүүхдүүдтэй илүү халамжтай юм авч өгөхөөс, хоол авч өгөхөөс ерөөсөө цааргалтгүй байх хэрэгтэй. Бас дээрс нь би өөрөө идэх гэсэн зүйлүүдээ идэхэд мэдээж яриг тэр одоо картыг эрэхтэй нөхрийн картыг зурж байгаа шүү дээ. Тих болгонд миний картыг зурлаа гэж ерөөсөө бити тэгж надад хэлээ. Яагаад гэвэл энэ чинь нэгдүгээр бидний хүүхдүүдийн мөнгө, хоёрдугаарт манай гэр бүлийн мөнгө учраас бид нар энэ чинь нэг карт, энэ гэр бүлийн карт. Тийм учраас энд миний мөнгө, чиний мөнгө гэсэн юм байхгүй гэд гих мэтчлэн ер нь айгүй зөв шаардлагуудыг тавьчихсан. Тэгсэн чинь нөхрийн зүгээс ямар шаардлага тавьмаар байна гэсэн чинь бод яг энийг солонгосоор гэхдээ ойлгоод байгаа байхгүй. 우리 집사람이 나한테 짜증나지 않았으면 좋겠어 гэж байгаа байхгүй. Амар сонь заяа. Одоо 짜증나지 않았으면 좋겠어 гэдэг нь болохоор нэг юм өглөх одоо ингээд сууж ахад ч гэдэм үү хоол идэл ингээд байж хахад
хажуунаас ингээл наадахад чи тэгчээж наадах нэг айтайхан ингээд тэгчээж чи яагаад ингээд байдیں гэдэг нэг юм өглөөд байгаа энэ одоо үйл явцыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь шууд тэгхгүй бол ингээд сайхан байна гэсэн чинь нэвтрүүлгийн хүмүүс шууд та яг үнэндээ гэртээ ажил хийдэггүй яг гэрийнхээ голд ингээд хөвтэйл суугаал гэрээж зөөлгүй хүүхдүүдээ шарахгүй яг ингээл гэртээ нэг юм чихмэл баавга шиг ингээд байж байгаа. Тэгээ ийм хүн ингээд гэрт байгаад тахаар чинь ямар ч эмэгтэй хүн үгэлнэ. Ямар ч эмэгтэй хүн чамд үг хэлнэ. Чамд уурлна. Энэ дэлхий дээрх бүх эмэгтэйчүүд их байсан. Харин ч танаа ихнэр чинь хүлээцтэй чамайг хүндэлдэг юм байна. Тийм учраас ерөөсөө энэ одоо шаардлагыг ихнэртэй битгий тавь. Хилээд ч хэрэггүй гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөхөр нь за ойлголоо гэж байгаа. Тэгэл би энийг сонсоол ёо. Яг үнэндээ заяа. Эхнэр нь энэ эмэгтэйгээс 10 дүүийн мөртлөөсөө энэ эмэгтэй илүү төлөвшсөн байгаа байхгүй юу? Энэ эрэгтэй ерөөсө төлөвшөөгүй харагдаж байгаа байхгүй юу? Ямар ч нэг юм хариуцлага гэдэг зүйлийг мэдэхгүй. Уул ингээд солонгосчууд би юм хийсэн байхад чи тийм юм хийх ёстой. Ингээд хамт нэг юм үүргээ айгуу сайн ухамсарлцсан хариуцлага гэдэг зүйлийг айгуу сайн мэдэрсэн хүмүүс байдаг байхгүй юу? Гэтэл энэ эрэгтэй ерөөсө тийм байгаагүй. Тэгээд энэ нэвтрүүлэг дууссан. Тэгээд одоо би танараас асуух асуулт. Ер нь өсвөр насндаа эрт ингээд жирэмсэн болж хүүхэд гарах нь зөв буруу юу? Та нар юу гэж бодож байна? Хоёрдугаарт насны зүрхтэй хосуудыг юу гэж бодож байна вэ? Гуравдугаарт хүүхдийг төлөвлөж гаргах ёстой юу? Эсвэл за нэгэнтээ олцсон юм чинь одоо гарахаас өөр арга байхгүй. Хурим хийхээс өөр арга байхгүй. Хамт амьдрахаас өөр арга байхгүй гэж бодож байна уу? Тэгээд хариултуудаа комент хэсэгт үлдээгээрэй. Дараа чимжлэг хүртлээ. Баяр таа.